Манай компани барилгын 3 төрлийн ханын технологиг ашигладаг. Үүнд газ блок, тоосго, термо, ган каркас. Газ блок болон тоосгоны хувьд ойлгомжтой технологи тул тэр бүр хүн асуудаггүй. Гэвч термо, хөнгөн ган каркасын талаар манай захиалагчдаас асуултууд их ирдэг. Тиймээс бид өнөөдөр үзүүлэнгийн танхимдаа ирж термо хөнгөн ган каркас технологиор хийгдсэн ханын загвараа танилцуулж байна. Одоо энэ технологийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Дотор талаас нь харахад гийдсэн хавтан дүүргэлттэй бөгөөд ихэнх тохиолдолд давхар гийдсэн хавтан хэрэглэдэг. Мөн MgO магний оксидын галд тэсвэртэй хавтан ашиглах боломжтой. Энэ нь шүүгээ болон бусад хүнд эд зүйлсийг шууд өлгөж тогтоох боломжтой бат бөх материал юм. Гийдсэн хавтан болон MgO галд тэсвэртэй хавтанг шууд термо хөнгөн ган каркасанд бэхэлдэг. Хавтангийн цаана уур ус тусгаарлах мембран заавал хийж өгнө. Уур ус тусгаарлах мембраны ард термо хөнгөн ган каркас харагдаж байна. Термо гэж нэрлэгдэх шалтгаан нь профиль дээрх тусгай дулааны таслагч буюу дулаан дамжуулалтыг таслах зүсэлтүүдтэй холбоотой. Эдгээр зүсэлт нь дулааны болон хүйтний урсгалыг зигзаг хэлбэрийн урт замаар дамжуулж дулааныг гадагш алдахгүй, хүйтнийг дотогш нэвтрүүлэхгүй байхад тусалдаг. Термо профиль нь дараах хоёр төрөлтэй. Тулгуур багна нь профиль болон хөтөч чиглүүлэгч профиль. Эдгээр профилийг хооронд нь тусгай хавтгай толгойтой өөрөө өрөмдөгч шүрүүпээр бэхэлдэг. Энийг энгийн бэхэлгээтэй андуурж болохгүй тусгай зориулалтын холболт юм. Тусгай түгжээ хийсэн бөгөөд үүний ачаар бүх элементүүд эхлээд түгжигдэж өөрийн байранд ордог. Мөн энэ түгжээ нь шурганы толгойг ил гарахаас сэргийлдэг. Үүний үр дүнд бидний угсарсан систем дээрх бүх материалжийг нэг төвшөнд байрлаж шурганы толгой төвийж гарч ирдэггүй бүх зүйл тэгш чанартай бэхлэгддэг. Эдгээр профилийн дотор 10 см зузаантай дулаалга 2 давхар хийдэг. Өөрөөр хэлбэл нийт 20 см дулаалга хийгдэг. Энэ нь хангалттай дулаан тусгаарлалт болно. 20 см дулаалга нь Оросын холбооны улсын уур амьсгал болон хойд бүс нутгийн нөхцөлд хангалттай ч Сибирийн нөхцөлд 5-аас 10 см дулаалгыг давхарлаж нэмэлт дулаалга хийж өгөх хэрэгтэй. Дараа нь бүр хэлбэрийн профиль бэхэлдэг. Бүр хэлбэрийн профиль нь ханын бүтцийг хөшүүн болгож, бат бөх байдлыг нэмэгдүүлж, гадаргууг бүрэн тэгш болгож өгнө. Энэ нь дулаан дамжуулалтаас бүрэн сэргийлдэг. Мөн MgO галд тэсвэртэй бүтээцийн хавтанг шууд гадна талаас угсрах боломжтой бөгөөд энэ барилгын каркасыг илүү хөшүүн бат бөх болгож өгдөг. Үүний дараа дулаалгын гадна талаас салхинаас хамгаалах мембран суйрлуулна. Энд изолат хавтан ашигласан бөгөөд энэ нь нэмэлт дулаалга болохын зэрэгцээ манай уур амьсгалд маш сайн тохирч, гадаргуу дээр бүх төрлийн өнгөлгөө хийхэд хялбар болгодог. Мөн файбер цементийн фасад металл сайдинг, хуванцар сайдинг гэх мэт олон төрлийн фасадыг хийх боломжтой. Энэ хэсэг нь хэрхэн сайдинг суйрлуулах жишээг харуулсан хэсэг юм. Иймээс энэ технологи нь өнөөдрийн байдлаар дэвшилтэт технологи гэж би бодож байна. Түүнчлэн энэ бүх хэсгүүд нь үйлдвэрт хийгддэг бөгөөд бүх тааруулах, тайрах ажиллагаанууд нарийн стандартын дагуу хийгддэг. Тиймээс термо хөнгөн ган каркас нь барилгын талбайд ямар ч нэмэлт засвар хийх шаардлага гардаггүй. Суйрлуулалт нь конструктор шиг хийгддэг. Энэ нь төгс нарийвчлалыг бий болгож, угсралтын явцад хүнээс гарах алдааны магадлалыг бага болгодог. Манай офис руу захиалагчид ирэхэд бид термо хөнгөн ган каркас технологиг танилцуулдаг. Тэд ямар сонирхолтой шинэ технологи вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хэлдэг. Энэ технологи огт шинэ биш, 60 гаруй жил оршин тогтнож байгаа. Энэ технологи Канада улсаас гаралтай бөгөөд олон улсад энэ технологиг ашиглаж байна. Оросын холбооны улсад 15 жилийн хугацаанд 500 орчим байшин баригдсан. Энэ технологиг сонгосон бүх хүмүүс аз жаргалтай амьдарч, өөрсдийн туршлагаа бусдад санал болгож байна. Энэхүү технологиг сонгосон бүх хүмүүс эерэг сэтгэгдэлтэй байдаг бөгөөд найз нөхөддөө ч зөвлөдөг. Бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа. Манай сувагт subscribe хийж дараагийн сонирхолтой бичлэгүүдийг алгасалгүй үзээрэй.